Цэнгэг аялал. За, энэ удаагийн аялалд маань нэгцэнд баярлалаа. Ойр дуулцаагүй. За. Би баярлалаа, өрсөнд баярлалаа. За, ойр дуулцсангүй. Ажил төрөл нэлээ ихтэй. Нөгөө бид хэд нэг урдны контентээр нөгөө нууран дээр хийгээд. Тэгээ энэ удаад нөгөө гол дээр загасчлаа хийгээд. Тэгээ яг хоттой ойрхон бас гол дээр загасчих болдгоо шүү гэд ингээд горих төрөлжийн байгалийн зохицуулалт газар ирсэн. Тэгээд зочноор чамайг ажил төрөл ихтэй байгаа юм чинь хол дагуулж яваад яхав гээд энд тэгээ нэг өдөр бас амраа гээд ажил ихтэй байгаа. Тэгээд нөгөө хэдүүлээ одоо болохоор хоёлоо буудлах газраа ямар ч сан очоод өглөөний цагаа уучаад хөдлөе. Тэгээ энэ газрыг сонгосон шалтгаан нь болохоор нэг хид хидний шалтгаантай байгаа. За нэгдүгээрт бас хоттой ойрхон аялал жуулчлал, өвлийн аялал жуулчлал хоттой ойрхон хийж болно. Гол дээр загасчих болно тий. Тэгээ дээрэс нь энийг үзүүлэх гэж байгаа. Тэгээд одоо буудлах газар маань ресорт өөрлөлт тэрэлж гэж зочдууд байгаа. За энэ зочдууд маань нэгдүгээрт одоо энэ тэрэлжийн оройн дотор бол бас юм модон дунд байдаг цэвэр агаартай. Тэгэхээр хотод их ажилтаа байгаа хүнийг нэг өдөр амраа. А дээрэс нь бас буудлын маань онцлог, байршлын онцлог нь болохоор энэ авчи ерөнхийдөө нөгөө болрын уурхаа гэдэг шүү дээ. Тийм. Тэгээ болрын уурхаа дээр ерөнхийдөө баригдсан. Тэгэхээр нөгөө болор гэдэг чулууч юм бол яг эрүүл мэндийн тэгээд усан, тунгалаг тэгээд одоо юу гэдэг энергийн гэдгээр хоёлоо бол ямар ч нэг хоёр хоног энерги авчаад ирнэ тий. Тэгээ бас ресорт ууралдын бас нэг онцлог нь болохоор одоо мэлхий хад тий бидний нэг нэрлэл цаасна мэлхий хад. Гэтэ яг дээр үеийн нэршил нь мөнгөт хад гэж нэртэй байдаг гинэ. Энийг үү? Тий, домгон. Ерөнхийдөө нөгөө галдан бушх таан чинь манжуудаа энэ 100 модны байлтаа хийж яваад ерөнхийдөө нутаг буцаж нөгөө сэлбэх шаардлагатай болоо. Тэгээ энэ орчимд ерөнхийдөө байгаад тэгээд авч явсан нөгөө одоо олзолсон ч байд юм уу тийм алт мөнгө ирдсээ энэ мэлхий хад руу унгааж нууж исэн гин. Тэгээд нутгийн ардууд ерөнхийдөө мэлхий хадыг бол яг хоо бас нэг юм баяжчих эд агуурс аривдаасаа гэж боддог гинэ. Тэгээд дээр үедээ бол мэлхий мөнгөт цохоо гэдэг байсан. Тэгээ одоо бол хэдүүлээ бол ерөөсөө мэлхий хад гэдгээр аялал жуулчлалаар л тоод. Тэгэхээр бас ийм бас сайхан юм байгалийн зохицлолт газар амарч аялангаа загасчлаа. Тэгээд одоо ямар ч сан өглөөний цагаа уучаад тэгээд загасчлаад нэг өдрийг айдахтаа сайхан өнгөрөөе да. Баярлалаа. За тэгээд замдаа хоёлаа бас ажил төрлийн юмнууд ойр зуурын юмнуудаа ярилцаад тэгээд тэгээ хоббиний талаар гүшин чинь болохоор загасчлал чинь бол яг үндсэн хобби. Дэлгөөний хобби чи алхалт шүү дээ тий. Ууланд хавирна, ууланд алхам. Тэгээд бас урт сэлвэрт цав гэдэг одоо rowing гэж нэртэй. Rowing-оор бас нэлээд хичээлдэг. Тий. Тэр талаар хоёлоо бас дэлгэрэнгүй ярина. Би чинь бас нөгөө ажлын хажуугаар бас хоббироо загас байдаг. Тэгээ хүмүүсийн хоббинууд чинь бас гоё штэ тий. Дурлах гоё өнцгүүд. Тэр юмнуудаа тухтайхан шиг ярилцаал. Тэгэл явъя да. За эхэлцгээе хөө. Окей. За окей. За суцгая. За гол нь нөгөө яг загасчлаад ингээд явахаар яг л нөгөө хамаг юм ачаал нөгөө голын эрг мэрэг дээр ингээд бүх юмтайгаа яг л өөртөө олондоо идэл ингээд өөрийгөө ядраагач байгаа юм шиг зоогооч байгаа юм шиг тэгмээгүй бас байгаад байгаа байхгүй энэ аялал жуулчлал гэдэг талаас нь бас загасчил хийж болдог. Тэгээ хоёлын яварчсан
өглөөнийхөө цаг хотоос эртхэн гараад өглөөнийхөө цаг уучлаа. Тэгээд илүү дутаач байгаа үлдээсэн тий. Тэгээ явахаар амар байгаа тий. Тий. Тэгээ одоо бид чи бас нөгөө контентн дээр ивент итгэгчтэй болцоо. Тэгээд бас ийм пив энэ удаагийн аяллаар энэ цоуд гэдэг пивээр ерөнхийдөө дагаж явах. За тэгээ уугаарай. За хоёлоо тэгээд энэ аяллаар бол нэлээ чиний хоббигийн талаар бас төлхөө би бас сонирхмоор байгаа. За тий. Тэр би миний мэдхээ чи нөгөө нэг уулна гээд хайкинг гэж ярьж байгаа шүү дээ. Тэр төлөөр бол нэлээ бараг л фейсээр одоо уулзаж чадахгүй ч гэсэн фейсээр нэгээд канал яваадах нэлээ алхдаг. Тэгээ тэр чин миний одоо бусдаас онцлог нэхэр Африкийн нэг улсад алхалт хийгээд авиралт хийгээд лөө. Тэр чи хэдэн он бэлээ? Тэр бол нэлээд хэдэн жилийн өмнө 2004 онд би Уганда улсад сайн дурын ажил хийж 1 жил ажилласан. Тэгээд тэгх үед бид нэр Rwenzori уул гээд одоо Африкта өндрөөрөө бол эхний 3 дууртаг ийм ноён оргил руу Маргарита оргил гээд ноён оргил 5116 байна уу 19 хавцаа метрт бол гарч исэн. Тэгээд ихэд бол яа харахгүй жоохон бага зэргийн техникл тэглэгийн авиралт бол хийсэн. Бусдаараа бол ерөнхийдөө бол 7 хоног авирахад бол яг нөгөө оргил хэсэг дээрээ л техник шаардахаас бусад хэсэгтэрээ бол зүгээр уул хадаар явж байгаа юм шиг л явж байгаа. Гэтэ нөгөө намаг шалбааг юу гэдгийг те буцсоо гэдэг ингээ зарим газраараа бол явхад бол айгүй хэцүү. Тэгэхдээ миний сонирхол бол тэрнээс өмнө ч гэсэн уулаар их явдаг байсан. Тэгээ Rwenzori ууланд явъя гэдэг санааг ч гэсэн би тэр үедээ гаргаж ирсэн. Тэгээд би багтаа өөрөө өвөө мэдэр өссөн бохгүй. Тэгээ манай өвөө намайг баг байхад айгүй их уулаар авч явдаг. Зүгээр нөгөө бид нэр одоо Улаанбаатарт хаан бол одоогийн Апугийн хажууд амьдардаг 120 мянгатад амьдардаг. Тэгээд зундаа энэ 100 модны лагер гэж байдаг байсан. Тэгээд бараг тэр үед чинь яг шилжилтийн үе болоод таарсан уу. Ингээд дийлэнх боёр 90% байшингууд нь хоосон. Гардаг нэг 10 үедээ айлтаал нэг тийм тэгэхэд намайг ингээд дагуулаад уулаар их явцдаг. Тэгээ одоо ч гэсэн би ингээд ууланд явах айгүй дуртай. Ууланд явахаар нэг талаасаа ингээд эрүүл мэндэд сайн ч гэсэн нөгөө талаасаа ингээд бодлоо цэгцлээд янз бүрийн одоо ном сонсоод ч юм уу те тэр үедээ ингээд бодоод өнөөдөр болж байгаа процесс өнө маргааш болох процессыг бодоод явхад их нэг бодлын одоо бясалгал хийгээд байгаа юм аа шин тий. Яг нэг тиймэрхүү мэдрэмжүүд бол надад төрдөг. Тэгээд би өөрөө гарахтаа одоо хүүхдүүдээ авч гардаг болсон. Тэгээд манай том ч одоо 7 настай. Тэгэхээр би багаас нь ингээд тийм хүүхдийн үүрдэг үүргэвчээд байхгүй. Одоо бид нар ч ингээд хувцснуудаа үүрээд ингээд ууланд явдаг шиг яг ингээд хүүхдийг суулгаад явдаг тийм үүргэвч аваад тэгээ бүр багыгаа би чинь 2 настай байхад тэгж үүрж явдаг байсан. Одоо хамгийн томьёогоо би 2 настайгаас нь үрж яваад нэг 4-5 настайд нь болсон. Тэгээд дундхыгаа дахиж үрж яваад 4-5 настайд нь болсон. Одоо багыгаа одоо манай багаараа 2 өрөөг байна. Тэгээд бас л үрээд явж шээ. Эмэгтэйчүүд ихэнхдээ Instagram дээр байгаа ирчүүдийг л гараашилдаг. Гэхдээ амьдрал дээр начиг залуу сонгочдөг. Энэ бол ультра мэдрэмж. Өндөр нам фигурны галбар чухал биш. Тодорхой чухал. Хүмүүс үнэтэй зүйлийг л тансаг гэж боддог. Гэхдээ энгийн зүйл хамгийн сайхан. Энэ бол ультра мэдрэмж. Чи одоо ганцаараа гээд хагийн хар нуур руу ганцаараа нэг алхацсан, аялцсан нэг влог ороод ирсэн шүү дээ. Тийм. Тэр одоо юу гэж юм өөрөө одоо тэмцэж үзье гэдэг зорилго байгаа нь. Ганцаараа хүн явна гэж одоо. Уу яг өөртөө тэмцэлтэй ч байгаа юу. Өөрөө таньж мэдээ гэж өөрөө зүгээр бид нар ийш тийшээ хотын нэг хол биш нэг явъя гэдэг тийм хүсэл эрмэлзэл байсан байхгүй. Тэгээд хоёулаа явъя гэж манай эхнэр бит хоёр ярьж байгаад хүндэтгэх шалтгаанаар манай эхнэр явж чадхаа болоод тэгээд би нэгэнт явъя гэж шийдсэн юм чинь явчих гээд тэгээ бүх юм бэлэн байсан. Одоо луужин бэлэн байна, майхан бэлэн байна, унтлагын уур бэлэн байна те. Тэгээ бүгднийг хоолунд нэмж аваад ингээл хийхэд нэг 24 кг болж байгаа байхгүй миний өргөвч.
Тэгээд километрээр харсан чинь нэг 100 орчим л байсан. Тэгээд машина хаана тавих уу гэдгээс хамаарал. Тэгээд за ямар ч байсан яваад үзээгээд би өмнө явж үзээгүй. Тэгээд тавьсан. Тэгээд босхын гүүрнээс нэг 8 км-т минийх жижиг тэрэг болохоор ингээд цаашаа явхаа болоод. Тэгээд цаашаа алхахад бол ирж очихын нэг 96 км орчим болж байсан. Тий. Тэгээд 2 шөнө хээр болгонсон. Тэгээд тэр аваар бол ерөөсөө хүн байлээ. Тий. Машин техникч байхгүй байсан. Тэгээд сүүлд тэр хавиргын даваад нэг өөр газараас нэг хагийн харан нуурнаас наан нэг хитэн морьтой хүмүүстэй бол дайралцсан. Тэд нар бол хагийн харан нуур морьтой явж илээ. Тэгээд 100 бол ерөөсөө хүн явдгүй юм байна. Би чинь 7 сарын 31 хавцаа явсан. Тэгэхэд бол зүгээр ингээд битүү шалбаг. Тэгээд бороотой үе таарсныг хэлэхүү ингээд нефт борон цохиулаад ихтэй яг нь бэлтгэлтэй явсан учраас дотор бол нөрөөгүй. Гэхдээ ингээд явах зам бол ингээд тэр чигээрээ бараг замын тал нь тэр чигээрээ намаг байгаа. Тэгээд тэр намаг зүгээр ингээд засмал зам дээгүүр засмалч юу ах вэ? Ийм шорон зам дээгүүр нэг 5 орчим километр цагийн хурдтай алхаж байгаа байхгүй. Тэгээ яг нам руу ороод ирэхээр тэр нэг 2.2 км орчим 2.3 км орчим л ингээ бууж. Тэгээд ингээд шигдээд яваад ахаар ингээд хүн чинь ингээд барилтахаараа ингээд нилээн барьцааваад ингээд ядраад штэ тий. Яг л тийм болчих. Ингээд шигдээл тулаал босоол тулаал шигдээл тулаал босоол ингээд явахаар бүр ингээд сүлд амьсгаад эхэлж байгаа. Тэгэлтэй. Жохон тийм амаргүй юм байлээ. Тэгээд нэг гоё зүйл нь бол одоо ингээ бид нар чинь электрон тоног төхөөрөм сошиал орчин гээл сошиал орчин ч гэсэн сүулдэ бас авах юмгүй болж штэ тий. Тэгээд тэрнээс нэг жоохоо өөрийгөө чөлөөлөөд нэг арай алсын зорилгоо нэг жоохон эргэцүүлээд ер нь яах ёстой өөртөө ярих тийм гоё боломж л доо хээр бол тий. Би бас загасчлахыг бас тэгж хараад байдгийн. Загас одоо хизээ ирэх бол гэж байнга бодохгүй шүү дээ. Шал өөр юм бодоол ингээл эргэцүүлээл. За тэгээд энэ удаадаа хоёлоо гол дээрээ загасчилж үзье. Гол дээр бол бас онцлог. Голын онцлог нь юу вэ гэхээр нуураас нэг юмар онцлог байгаа нь өвл орой загасчилж болно. Аха. Тий. Орой идэхт ордог одоо налим сом гэсэн төрлийн загснууд бий. Тэр загсуудтай бас шүн загасчилж болно. Өдөр бол мэдээж иргэл үзэнгийн усны хадран зэвгдүүлийн загснууд бол юу нэгэнд орно. Шүн бол хөдөлгөөнд ордог налим сомууд бол байгаа. Тэгэхээр аль алийг хоёлоо туршиж үзье. Тэгээд хоолундтай. Энэ удаагийн хоолунд бол дандаа барбекю, шорлог морлог бас утаа хэрүүс харгай гэсэн. Тим дэлгэрүүлэгтэй явуулсан. Орон сууцнд гаргаж чадахгүй шүү дээ. Орон сууцнд гаргаж чадахгүй юмудаа л идэж ярьж үү тий. Одоо нөгөө чиний нөгөө хоббинууд дундаас ч загасчлалтаа хамгийн ойрхон хэр чинь нөгөө каяк завь. Тийм нөгөө урт сэлүүрт рowing гэж нэрлэдэг байгаа. За. Тэр нөгөө 8 хүн олимп дээр нэг нөгөө нэг суугаад тийм. Оролцсон шүү дээ. Ингээд 6 агнаа байна. 8 удаа оролцдог байна, 4 үлээ оролцдог байна, 2 улаа оролцдог байна, нэг ганцаараа нэг зааварлагчтай. Нэг заавар ингээд яваад байдаг мөн. 8 нь бол зааварлагчтай. 4 дотор бас зааварлагчгүй ч гэж байна. За. Тий. Тэгэхээр нөгөө тэр спортоор бол
бакалавртаа нэг 3 жил, магистртаа нэг 2 жил бэлтгэл хийсэн. Тэгээд Америкийн зүүн эргийн мужуудын Eastern Championship гэдэг тэмцээн болдгийн. Тэгээд тэрэн дээр бид нэр хүрэл медаль авчихсан. Би болохоор 4 хүнтэй зав дээр хичээлээ хүрэл медаль авчихлаа. Монголд бол яг завьар хичээлж анхны авсан медаль нь бол би бол тэр болоо гэж боддгийг. Тэгээд дараа нь яг Монгол улсыг төлөөлж оролцсон гэвэл тэр хүрэл медаль болохоор манай бакалаврын сургуультай Connecticut сургууль гэдэг Connecticut College гэж тэрэн дээр би хүрэл медаль. Харвардд болохоор бид нар яг тийм олон улсын тэмцээнд орох гэж материал өгсөн боловч бид нарыг бас нөгөө шалгууртай. Тэгээд тэр шалгуурыг нь бол орж чадаагүй. Тэгээд манай найз Төвшин Заяа гэдэг нэг залуу байгаа. Тэр бит хоёр 2013 онд өөрсдөө Монголоос анх удаа завны энэ спортоор оролцсон. Олон улсын тэмцээнд оролцъё гэдэг. Тэгээд Бостон хотын Charles гол гэж байдаг хөөхгүй. Тэгээд Head of the Charles River гэдэг тийм тэмцээн болтой. Тэгээд улс болгоноос оролцдог. Тэгээд тэр тэмцээнд л материалаа бүрдүүлээд өгсөн. Тэгээд бид нарыг хүрээд иргээд. Тэгээд яг тэр голоор ингээд улаасаа тэр нөгөө гол нь бол яг Харвард дайж оролцдог. Тэгээд тэнд очиод бид нэг 2-7 хоног бэлтгэл хийгээд. Монголд болохоор бэлтгэлээ дандаа нөгөө газрын бэлтгэл хийж байгаа байхгүй. Монгол чинь энэ одоо туулгоол гээл тэгэхэд бол амар хурдан урсгалтай. Тийм учраас хурдан урсгалтай нэмээд тийм гүнзгий биш. Тэгэхээр ямар нэг завинд бол гэмтэл аягүй хурдан өгөн тэгээд бэлтгэл хийх тохиромжгүй. Тэгэхээр яа харахгүй тийм том голууд дээр очиж эсвэл нууран дээр хийдэг. Тэгээд бид хоёр газрын бэлтгэлээ Монголд хийж жагаад нэг 6-7 сар хийгээд тэгээд яг тэмцээний өмнөх 2-7 хоног Бостон очиж Бостонд байрлаад 2-7 хоног бэлтгэл хийгээд усан дээр өдөрт нэг 2 удаа бэлтгэл хийж байгаа. Тэгээд тэмцээнд бол орсон л доо. Тэгэхээр тэмцээнд орохдоо бол ямар нэг тийм амжилт бол үзүүлээгүй. За. Яг бараг л баяа одоо тасд. Реклам дээр дандаа кул залуучууд алхдаг. Гэхдээ амьдрал бол реклам биш. Өндөр, нам, фигурны галбар чухал биш. Тодорхой чухал. Хүмүүс үнтэй зүйлийг л талс гэж боддог. Гэхдээ энгийн зүйл хамгийн сайхан. Найзуудтайгаа зүгээр л тулга. Энэ бол ультра мэдрэмж. За, загасчлал амжилттай. За, сайхан явлаа. За, тэгээд үр дүнтэй гоё аялал боллоо. Харин тэглээ.
Тэгээд яаж яав? Тэр ядруу гайгүй. Уу яг нөгөө мөс ингээд өрөмтөхөр гар сарваж байна бас. Тий. Чи өөрөө бас тэгээд бас ингэ яваа. Тий. Алхаал. Өсөн дээр суугаад өстрийн нөхцөл тэмдэлтэй. Яваас дээш хад руу гарлаа шүү дээ. Тэгээд тэр хөлн дээр бас нэлийн ачаал ирж байна тий. Нэр эдний буудлын дээр юу байгаа? Саун, спа, барай дээр байдаг. Хоёул тэгвэл тийш орд бийм бариулаад байгаа саун маа. Ядаргаад хэлэх үү? Тэгэл Тгий хүү. За тгий. За өглөөний. Сайхан амарсан уу? Сайхан амарлаа. Хайчваа таачаад өрөөд ч айгаад очсон ч байдаг. Шин сайхан нойроо аваад жоох эрт босхгүй юу? Аа. Тэгээд цагаагаар сайхан бахаар нь гараад ийшээ уул руу алхаад. Оо за. Тэгээ бүр нэг хадан дээр гарч жоохон суулаа. Оо за. Тэгээд буцаад буугаад ирлээ. Нэг энд бол ингээд ийшээ алхах гоё жим байдаг юм байна. Тэгээд ийшээ гараад бүр цаашаа алхахыг бол бүр дээшээгээ нэлээд гарахаар бол тийм бас жим байна. 100 би бол өөрөө бас яг гарч исэн байхгүй тэр. Бүр орой дээр. Гэхдээ эндээс бол нэг 2 цаг гаруй бол яс явна. Амар сайхан амраад, алхаад, хоббигоо хийгээд гоё явж байгаа юм байна. Тийм. Улаанбаатарын утаанаас нэг өдөр салхахтай бүрэн хэмжээнд салж байна бас. Ер нь нэг алхахдаг болъё даа. Ийм агаарт одоо тэгээд дотор юу хийх үү? Тийм ээ. Дата сайхан явах хэрэгтэй. Тэгээд За бүгдэнд нь баярлалаа. За бүгд маань ч одоо ийм олоолаа байгаа шүү дээ. Сэний хөдөлтэй харчаад. Ийм олоолаа байсан. Нүүрэн дээр болохоор битэл гараад тэгээд. бүгдэнд нь баярлалаа. За бүгдээ. За сайхан дуустаа. Цэнгэг аялал